За Наранбаяр сайд ороод ирсэн байна. 25 оны асуудал шийдээгүй байхад бид нар 26 оны юм яриад байгаа нь айгүй зарчмын хувьд бас болохгүй байна, таарахгүй байна. Тэрийг бол түрүүн би Бачиргал даргаас асуусан. Одоо би ярих гэж байгаа юм болохоор энэ нэг тогтоол дээр чинь ерөөсөө юм тодорхой юм ерөөсөө байхгүй. Одоо жишээлбэл ингэж байгаа байхгүй юу? Багшийн дутагдал хомсдлын талаар хийсэн судалгаа тооцоол дүн шинжилгээнд үндэслэн 2030 онд багшийн дутагдлыг бодитоор арилгах төлөвлөгөө гаргаж багш бэлтгэдэг ихтэй сургуулиудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх төлбөрийн хөнгөлөлтөй болгон гэдэг ингээд энэ нэг утгагүй юм ороод ирсэн байна. Энэ дээр айгүй тодорхой ингээд бичихгүй бол 2030 оноос л багшийн дутагдлыг ингээд судлах юм уу гэдэг ийм асуулт сая түрүүн бас Эрдэнэт гişүү асуусан шүү дээ. Тэгэхээр энэ байна. Одоо тэгэл надад бол энд асуух юмнууд айгүйх байна л да. Цаг нь хүрэхгүй байна. Жишээлбэл одоо энэ химийн оюун ухаанд суурилсан хөтөлбөр нэмнэ гэж байгаа юм. Гэтэл одоо дунд анги 18-аас 19 төрлийн хичээл агуулга нь хүндэрсэн байгаа шүү дээ. Энийг цөөлөе гэж ярьж хахад дахиад дээрэс нь химийн оюун ухааны агуулга хөтөлбөр нэмэх юм уу? Энэ тохиромжтой мó хөдөө орон нутагт датагүй интернетгүй газар энэ хэрэгжих боломж байгаа юу? Эний судалгаа тооцоо байна уу? За тэгээд энэ багш ажилтнуудын цалин үйлс гэдэг энэ түрүүн зөвхөн гişүү надад уншиж өгөөдсөн энэ хоёрт нь байна л да. Тэгээ энэ яг хизээ ямар одоо хуваар хэдэн хувь нэмэгдэх юм бэ гэдэг ийм тодорхой юм хэрэгтэй байна. Тэрнээс зүгээр л бүх юмн дээр тэгнэ ингэнэ гэдээ ирээдүйн цаг дээр заагаад хийсэн хэрэгжүүлсэн юм байхгүй тэгэл дараагийн жил болдог шүү дээ. Тэгэхээр эднэрийг бүгдийг тоотой болгомоор байна. Тэгээд ер нь бол үндсэн нөгөө 5 жилийн үндсэн чиглэл батлна шүү дээ. Тэрний дараа бид нар дахиад энэ дээрээ суугаад тал талаасаа бүр ингээд тоо тавьмаар байна. Тэгэхгүй ингээд нөгөө хэмжиж чадахгүй, үнэлж чадахгүй гэдээ яриад байгаа ш. Ямар ч хэмжих юм байхгүй. Зүгээр л тэгнэ, ингэнэ, сайжруулнаа, заснаа гэд нэг юм үлгэрийн юм хийчихээр эн чин дараа нь ямар ч юу хариуцлага тооцох юм байхгүй ш энэ дэр. Тэгэхээр энийг одоо бүр дахиад сайжруулмаар байна. Сая эрдэнэт гишүүн бүр шоолж инээгээд байгаа үсттэй. Шинжлэх ухааны хүн шоолоод инээгээд ш ойлгохгүй байна гэд. Үнэхээр энэ дээр бол засах юм маш их байна. Би бүр ингээд саравчсан байна. Тэгээ одоо энд ингэж байгаа юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүс бүр технологийн коллеж, косын сургууль байгуулахад онцгой анхаарч өмнө байгуулагдсан технологийн коллежуудаас туршлага судалж хамтарч ажиллана. Байгуулаад хайчих юм уу? Ажиллах багш байгаа мó? Боловсон хүчин байгаа мó? Өнөөдөр багшийн хомсдолд ороод араа ядчихж дахиад баахан бүс бүрт койсын байгуулнал гин тэр койсын байгуулах мөнгө төгрөг чинь хаана байна? Багшлах боловсон хүчин чинь хаа байна? Энэ мэт нэг ийм үлгэрийн агаарын хөрсөн дээр буугаагүй юмнууд айгүйх орж ирсэн байна. Тэгэхээр энийгээ засаж залруулад 5 жилийн үндсэн чиглэлтэйгээ холбоод уяад явсан дээр хаа гэж бодож шүү. Наранбаяр сайдаа.